Өмнөгов аймгийг 2024-өөс 2028 онд хөгжүүлэх өсөлттэй Өмнөгов хөтөлбөр амжилттай хэрэгжиж энэ сарын 1-ний өдөр иргэдэд үр дүнгийн тайлангаа танилцууллаа. Төрийн 24 байгууллага оролцож хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг иргэдэд нээлттэй дэлгэн харууллаа. Өмнөгов аймагт бүртгэлтэй 82 мянган иргэн байгаа бол хөдөлгөөнд 120 гаруй мянган иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Өсөлттэй Өмнөгов хөтөлбөрийн хүрээнд 23 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ онд улсын төсөвт 1.5 их найд төгрөгийг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Аймгийнхаа төсвийг 1.9 их найд төгрөгөөр баталсан. Үүнээс 1.5 их найдыг улсын төсөвт 400 тэрбум төгрөгийг төрийн албаагчдын суурь зардал болох цалин хөлс, урсгал зардал үлдсэн төсвийг 15 сумынхаа хөгжил бүтээн байгуулалтанд зарцуулахаар шийдвэрлэжээ. Нийгмийн голлох салбар болох эрүүл мэнд боловсролын салбарт төсвийнхөө 30 гаруй хувийг зарцуулсан юм. Мөн Өмнөгов аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд хамгийн их хатуу хүчилттэй автоцмын бүтээн байгуулалтыг хийсэн юм. Өсөлттэй Өмнөгов хөтөлбөрийн хүрээнд 70 задгаад 3 дэс чиглэлийн хатуу хүчилттэй замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, сумын төвүүдийг аймгийн төвтэй хатуу хүчилттэй автоцмаар холбох ажлыг эхлүүлсэн бол дэд үтцийн хүрэлцэн хангамжийг нэмэгдүүлэхээр дулааны цахилгаан станц, олон улсын нисэх онгоцны буудал зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Жилийн эцэс болоход аймаг өмнөө хөлөөс үүрэг орлогын төлөвлөгөөгөө биелүүлж улсын төсөвт одоо нэг их найд 530 тэрбум төгрөгөөр төвлөрүүлэх. За үлдснээр нь Өмнөгов аймгийн иргэдийн урлаараа батлагдсан засаг даргын мөрөө хөтөлбөр тусгагдсан ажлуудаа одоо хийж хэрэгжүүлэх ажлаа шахаж ажиллана үлдсэн 2 сар дээр. Томоохон сумдуудыг бас төвийн бүсийн цахилгаан төвөгсүүлжэнд одоо холбох ажлууд хийгдээд энэ жил одоо цогтгоо сумыг холбох ажлууд хийгдээд дуусж байна. За мөн сэргээгт хэрчим хүчнүүдийг бас дэмжих ажлуудын зураг судалгааны ажлуудыг эхлүүлсэн нар салхины эрчим хүч. За мөн 70 задгуудын одоо байгаа дулааны станцаа халуун уур гаргадаг одоо 14 мегаваттаар нэмэгдүүлэх гэж байгаа хүчин чадлын тэр ажлын зураг төсөвд хэзээ боловсруулагдаад мөнгө шийдэгдэж байна. Өмнөгов аймгийн хэмжээнд 2000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Түүнээс 800 гаруй шахуун одоо 70 задгад суманд амьдардаг. Баг болгонд л одоо 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй байдаг. Ингээд бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань төсөл хөтөлбөрт маш сайн хамрагддаг. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас нэг орлого дээрсэн орон сууцнд бол энэ жил одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд маш их оруулж байгаа. Ер нь бол хөдөө орон нутагт олон сумдууд 10 айлын орон сууц барьсан. Ингээд нийтдээ аймгийн хэмжээнд 32 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орлого дээрсэн орон сууцд асран хамгаалж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бол оруулсан байна. Өмнөгов аймаг эдийн засгийн олон толгуурт бодлого хэрэгжүүлж орон нутгийн бичил болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөнгөлөлттэй зээлд хамруулан хөрөнгө оруулалтаар дэмжин бизнесийн орчныг нь сайжруулж нутгийн үйлдвэрлэгч хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 2022-2023 онуудад 5 тэрбум, 2024 онд 3 тэрбум, 2025 онд 3.5 тэрбум төгрөгийг төлрүүлэн 143 аж ахуй нэгжид 22.2 тэрбум төгрөгийн зээлийг олгож 208 ажлын байрыг хадгалж 510 ажлын байрыг шинээр бий болгожээ. Гэр бүлийн бизнес эхлээ явж байгаа. Эхнэртэйгээ хамт тэгээд бид хоёр бас энэ өсөлтөө Өмнөгов хөтөлбөрт хамрагдаж бас 40-оос дээш насны хөдөлмөрийг дэмжих тэр төсөл хөтөлбөрт бас хамрагдсан. Тэгээд тэр төсөл хөтөлбөрт хамрагдсанаар би бас бүтээгдэхүүнээ сайжруулах одоо тоног төхөөрөмж сайжруулах тэр төслийг бас хамрагдсандаа бас баяртай байгаа. Тэгээд бид нар бас тэр бүтээгдэхүүнээ сайжруулж одоо энэ хүүхдийн гутлыг хийж тэр төслөө хэрэгжүүлснээр бид нар энэ хүүхдийн гутлынхаа энэ эсхийг нэгтруулах тэр машиныг бас ингээд хийлгэж байгаа. Тэгээд энэ бол гараар ингээд эсгэрүүлдэг байсан бол одоо бид нар бас тоног төхөөрөмжөөр ингээд эсгэрүүлэлт хийх гэж тэр төсөлд хамрагдсан. Тэгээд бас тэр төсөлд хамрагдсандаа үнэхээр баяртай байна. Манай аймагт бол ер нь жигд бүх салбарууд ер нь хөрөнгө оруулалт мээгдэж байгаа гэж бодож байгаа. Одоо цаашдаа чигдэх бах эмнэлэг домлогот нь машин зэрэг байр орон сууц зам харилцаа Өмнөговт бол хүн бүхний нүдэнд харагдахаар юм ээж нөө гарт барагдахаар нүдэнд харагдахаар сайхан болж байна. 50 мегаваттын дулааны цахилгаанаас баригдана гэж байгаа. Дулааны цахилгаанаас баригдсанаар бол мэдээж одоо энэ бүтээн байгуулалт орон сууцны хөтөлбөр одоо энэ тий одоо гол үндэс нь бол одоо дулаан цахилгааны эрчим хүч гэж үзэж байгаа.
Төрийн байгууллагууд болон хувийн хвшил иргэд жижигдэн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг өсөлттэй өмнөх хөтөлбөрийн хүрээнд салбараар нь жигд хөгжүүлж байгааг иргэд онцолж байна. Цаашид Өмнөгүй аймгийн хөгжлийг ганц уулуурхан хөгжлөөр хэмжихгүй, говийн аялал жуулчлалыг үе шаттай хэрэгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэн, боловсрол эрүүл мэндийн салбарыг шинэ үе шатанд хүргэх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.